Энэ сарын 3-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд 30 гаруй сая төгрөгийн үнэтэй сэргээшийн төрлийн энэ тариаг иргэн Б оруулж ирэх гэж байсныг нь саатуулсан. Монголын зах зээл дээр 30 мянгаас 600 мянган төгрөгөөр борлуулагддаг тус сэргээшийн төрлийн бэлтгэлийг ямар зорилгоор хил давуулсан зэргийг хуулийн байгууллагын шалгаж эхэлсэн. Сэтгүүлч энэ талаар тодруулжээ. Иргэн Б буюу 2012 оны Монголын мистер бодибилдингийн тамирчин Монгол хаалт очид Батэрд нь 10 гаруй төрлийн 314 сэргээшийн бэлтгэлийг хилээр оруулах гэж байгаад баригдсан юм а. Бүгчүүд болон уяачтад наадмын өмнө зарах зорилго агуулсан байж магадгүй дээрх бэлтгэлүүдийг Тайланд улсаас оруулж ирсэн гэх бөгөөд тус бэлтгэлүүдийн дотор допинг байсан гэх мэдээлэл ирсэн учраас ийхүү холбогдох албаныхан саатуулсан байдаг. Энэ бэлтгэлүүдийг лабораторид шинжилж байгаа гэвч хэргийн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна. За цагдаагийн ерөнхий газраас энэ талаар хацуухад шалгаж байгаа гэсэн хариултыг өгсөн юм а. За энэ хариултын дагуу одоо өдөр цагдаагийн байгууллагад холбогдох шалгалтын ажил хийж одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл болгоомж шалгалт хийдэг явуулж байна. Мөдмөцтэй ажиллаа явуулж байгаа. За тэгэхээр цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр хил хамгаалах ерөнхий газрынхан урьдчилсан мэдээлэлтэй байсан учраас 7 сарын 3-ны өдөр болсон тус үйл явдлыг урьдчилсан таамаглаж Иргэн Бат Эрдэнэийг саатуулан 314 ширхэг сэргээшийн төрлийн бэлтгэлийг хурааж авсан гэдгийг хэлж байгаа маа. Харин хил хамгаалах ерөнхий газар дээр өнөөдрийн байдлаар тайлбар өгөх хүн алга. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ. Хамгийн гол нь Иргэн Бат Эрдэнэ нь өөрөө өмнө нь хэд хэдэн удаагийн ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан байх магадлалтай Иргэн гэдэг нь анхаарал татаж байгаа маа. Тэгэхээр бид та бүхэнд үргэлжлүүлээд Иргэн Бат Эрдэнэ гэж хинбэ гэсэн мэдээллийг хүргэж байна. За Монгол хаалт буюу Монголын мистер Бат Эрдэнэ хэд хэдэн удаа сэргээшийн төрлийн бэлтгэлийг хилээр оруулж ирж байсан бөгөөд тамирчдын биед хэрэгтэй уураг бусад бэлтгэлүүдийг бодибилдингийн холбооны нэрээр дамжуулан оруулж ирсэн гэж мэдээлж байжээ. За түүний оруулж ирсэн энэ бэлтгэлүүд нь эрэгтэй хүнийг бэлгийн чадахгүй болгож элэг болон дотор эрхтнийг устгадаг бэлтгэлүүд учраас бүх цаг үед олон улсад хориглосон бүтээгдэхүүнүүд байдаг учраас хурааж авсан байгаа юм а. Тэрээр өмнө нь оруулж ирсэн бэлтгэлүүдтэй нэг ширхгийг нь 30-аас 600 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. За энэ хэргийн цаана өөр олон хүмүүс ч холбогдсон байх магадлалтай байгаа юм а. За ямар ч тач хуулийнхаа энэ хэргийг шалгаж байгаа гэдэг хариултыг өгч байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлж үзэгч та бүхэнд хүргэх болно. Мэдээллийг тэгш жаргал шүрэнсүх бэлтгэлээ.